Гэтэ ер нь Монгол охтууд яг тэ яа ингэ цаанаа нэг маратлалт төлөв байгаад идэх тэ. Нэг юм апасны хохирол үзүүлэх чадвартай харагдаад идэх тэ нэг цаанаасаа. Нэг хүнтэй юм ярьж байгаа ч гэсэн нэг юм довтлооны позицтай нэг юм эвгүй тэ. Залуучууд яг өөдөөдсөн ингэ параллел зогсож байгаа. Сайн үг ярьдаг шүү дээ. Охтууд нэг юу яаж байгаа. Яг нэг юм хашааны нэг ингэж 45 градус орж ирдэг нэг амар тэ. Яг нэг эндээс чи яг 3 ихний хөлбөр ирдэг аахгүй. Одоо жудаагийнх мэдэндээ яг нэг заваа орж ирдэг шүү дээ нэг юм. Яг эндээс шууд хавсардаг аахгүй. Эсвэл шууд ингэ хутган заяа. Эсвэл шууд эргэж хараад үүрэн заяа. Эндээс чи яг ингэ ямар ч мих орж ирж магадгүй нэг юм. Яс хин тэгсэн. Би ч айцж байгаа юм шиг. Гэхдээ танаа нэг цолон бас аль нь яг бүр баг байж аваад ингэхнэ тэ. Нэг ташааны хин хөдлөө нэг амар тэ. Тэгээ нэг зүгээр явж байгаа ч гэсэн нэг Азийн бусад орны охтууд чинь нэг юм жоохон нэг ганцаар явж байгаа ч гэсэн хүн дагж байгаа юм шиг нэг хардаад идсэн юм. Жоохон нэг нэг юм Монгол охтууд болохоор бүр хамгийн ард нь явж ирсэн нэг сүргийн мандаа явуулдаг тэ. Тэгээ ялангуяа нэг юм зураг энэ төр авахлахтаа нэг юм бас нэг хүн өшгөлж магадгүй нэг эвгүй позицтой зураг авах те. Ирчүүчин зөв зүгээр сууж байгаа. За миний авчираа ингэдэж те. Октод болохоор нэг яг урдуур явсан хүнийг шууд ингээд таньх юм шиг те. Эсвэл шууд эндээс ингэх юм шиг те. Яаж ч юусэн хүн зодож магадгүй. Би энэ хөлний байрлалыг гайхаад байгаа те. Яг Instagram дээр чинь нэг октод нэг хөлөө дандаа ингэдэж штэ нэг ингэж зогсдог. Би яагаад дандаа ингэж зогсдیں۔ Би гайхаад энэ угаасаа яг тулааны зогсдیں билээ шүү. Сая хөдөө явж байгаа мэдэрсэн. Яг нөгөө тангадаг моринууд ч уян дээр ингэж зогсдог. Яг 10 явгууд ингэж байна те. Одоо хараалаагаараа та нар ингээл жоох ингээл болохгүй талаас нь ярингууд ингээл та нар дунд яг ингэж хийж байгаа хамсагнал бүр нэг юм муу үг сонсож сураагүй бүр нэг дандаа ингээд магтуулсаар байцсан ингээд үг даах хэлсэн байна. Тэг. Яний дургуун үхээр нэг юм мөрн ингээд чичгэнжиг би нэг амар хөдлөө те. Яг яах гэж тань мэддэггүй нэг. Энэ залуу юу ярьдаа? Яа. Тэд нэг мөрөөр ганцаараа намайг үзээд чадахгүй заавал нэг хам ирэхтэн татдаг те. Хажууд талхаг нэг яа. Тэгээ хажууд талхаг охин руу зүгээр нэг хачихгүй нэг магаар дээр математикийн язгааргүй тэмдэг зурдаг те толгоор. Яа юм бэ? Яад нэг чичгсэн нэг юм аюултай байт юм та нар. Яг үнэн голоосоо хэрүүлчүүд нь бол бүр амар те. Би бүр үнэхээр яг зүгээр яг одоо цусны гэхгүй тийм яг хэрүүлж охинтой таарлж үзчихсэн. Яг банкны гадаа очиж жаад би зүгээр уцаар ирсэн зогсчихсан байхгүй. Тэгсэн чинь хажуу талаас нь ингэж байна. Нүдний болонд би одоо юу болоод байгаа юм. Гайхаа хажууд шаарсан чинь. Би уцаа доошо болгосон чинь тэгж чинь. За би чам хэрүүлээрээ барахгүй ээ. Би бүр нэг зүг хэлээгүй байж байгаа. Хэрүүлээ ноён оргил болсон байсан. Юу болоод байгаа юм. Барахгүй л дээ. Тэгээ би яг өөрөө өмөрч хэлчихсэн. Үгүй би энэ чинь очиж байсан энэ төр гэдэг те. Яг өөрөө аргумент гаргаж ир. Яг тэгээд нэг жоохон ялгагдаад ирэнгүүтээ шууд нэг эмхтэй хүн гэдэг тэр нэг хөтөр ашиглаж ихтэй билээ те. Чи өнөөдөр ирэх юм. Тэр яг юу гэсэн юм те. Ирэх хүн би одоо шууд уучлалт гуйгаа гарах ёстой юм уу? Яах ёстой? Чи өнөөдөр ирэх хүн багхгүй юу? Чигч те. Тэгээ нэг тэрийг хэлэхдээ нэг өнөөдөр те. Чи бол ирэх хүн. Чи өнөөдөр шалтгаанахгүй зүгээр чи зүгээр шалтгаанахгүй нэг хүний үг сонсоод сурч байгаа гэж юм те. Би зүгээр банкны дотор явж байгаа нэг юм сурах хэрэгтэй болсон гэдэг юм байна те. Би одоо хаашаа банк гаднаас харснаа. Комиссионер ирэх хүн шүү дээ. Нэг юм ч гэсэн сурыг та. Энэ дотор эмэгтэй хүн байна. Алуу эмэгтэй хүнээс шалтгаанахгүй үг сонсоод сурыг. Ихтэй та над руу загинда. Намайг одоо тэгээд орж ирсэн гэж бодоод байгаа юм уу те. Тэ нэг юм жоох ингээ ялтаад ирж мэрэнгүүтээ нэг цаашаа нэг хэрүүлээгээд болох гэж явж ирсэн гинт мэрэгэн санаа ордог юм шиг те. Гэхдээ ер нь заяа. Тэгээ нөгөө чичгэн хөтлөөнөр ингэж ирэл те. Би чамайг өстой юм залуу гэж бодсонгүй ч гэж те. Шат танихгүй юм шиг. Би нэг ууслаар би чамайг намайг бодчих гэж бодоогүй. Яагаад чи намайг гэж бодсон юм. Яг нэг машинд орж ирсэн нэг мушиг ярьдаг хүмүүс хэлдэг. Энэ ард юу дуурайд энэ хорпо гэж юм те. Би наа одоо гэхдээ ирмэн л багтаа нэг амар техник мэддэг те. Машинаас боосноо бакриш өсгөж үзсэн те. Энэ одоо яц энэ борсуктай машин юм аа те. Дагуур харж байгаа те. Энэ доктор нэг юм хоёр пешкнийхэн дагуур нэг шопанг гэдэг юм аа. Лапаткаар нэг жоох ингэчээр гайгүй дуунаг арчдаг штэ энэ гэж. Амар орсоор ирдэг гарууд идэх те. Би чи ирмэнээс өөр орсог мэдэхгүй юм шүү дээ. Аль болох нэг бас бууж өгчихгүй санаатай. Ирмэндээ л багт. Ирмэний шалгандаа гэж юм те. Энэ бакриш чинь юунда гарлаанд тулсан биш үү? Яг наач ирмэн байгаад байгаа маа. Яаж хийж байгаа нэрээ авч үлдэхгүй те.